Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн өрөөнд дээр ашиг зөвлөж байна подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид эм найрлагчийн мэрэгжлийн тухай ярилцгаална. Подкастын маань зочноор эмзэн сургуулийн эм найрлагчийн техникийн ахлах багш, эмзэн ухааны доктор манах наран багш маань хүрэлцээд байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн багш баярлалаа. Баярлалаа. Сайн байцгаана уу? Эм найрлагч мэрэгжлийг танилцуулахаар урьдчилан явдалд маш их баярлалаа. За тэгэхээр хөшөө эм найрлагчийн мэрэгжлийн тухай бид нэр тайлбарлаж өгөөч. Ямар мэрэгжил гэдэг юм бэ? За, эм найрлагч гэдэг мэрэгжил маань 3 жилийн хугацаатай суралцаа дипломын боловсролтой мэрэгчлэн байдаг. За, эмийн сан, эмнэлэг, эм анхны нийлэх байгууллага, за сумын эмийн санд бол ажилладаг ийм мэрэгчлэн байна. Яг энэ мэрэгжлийн маань одоо онцлог тал, давуу тал нь ямар юу гэдэг юм бэ хөшөө? За, эм найрлагч мэрэгжлийн маань гол онцлог давуу тал маань юу гэхээр та бүхэн бүгдээрээ мэдж байгаа эмийн сангтай нийтийн үйлчилгээтэй эмийн санд маань төгсөн гарсан эм найрлагч маань жор баригчаар ажилладаг. За тэгээд дэргэдэд эмийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх, за эмзэгч нартайгаа хамтран ажиллах юм үйл ажиллагаатай. За мөн эмийн үйлдвэрт бас хамтран ажилладаг. За эмийн үйлдвэрт хамтран ажиллахдаа мөн эмзэгчийн удирдлагын доор шинээр эм бүтээх, эм үйлдвэрлэх энэ процесст бол хамтран оролцдог ийм онцлог мэрэгжил байна. Тэгэхээр хөшөө яг энэ мэрэгчлэр суралцаад төгсөөд ямар ажлын байр дээр ямар алтан түвшин дээр ажиллах боломжтой вэ? За түрүүн би ярианыхаа хинт хэлсэн тийм ээ. За эм найрлагчаар төгссөнийхаа дараа за нийтийн үйлчилгээтэй эмийн санд жор баригч, за эм анхны нийлэх байгууллагт бэлтгэгч, олгогч гэдэг ажлыг хийдэг. За эмийн үйлдвэрт болохоор эм найруулагч, за мөн сумын эмийн санд, сумын эмийн сангийн эрхлэгч, за сумын эмийн сангч гэсэн ийм ажил үргийг бол хийж гүйцэтгэдэг байна. Энэ найруулагч одоо мэрэгжлийн маань эрэлт хэрэгцээ одоогийн байдлаар ямар хөө байдаг юм бол? За аливаа нэгэн хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэхэд сургуулиуд маань болохоор хөтөлбөрийн хэрэгцээний судалгааг бол байнга жил болгоо авч байдаг. За энэхүү судалгаагаар бол эм найрлагч мэрэгжил маань хамгийн эрэлт хэрэгцээтэй мэрэгжил байгаа. За манай ялангуяа эм найрлагч мэрэгчлээ суралцж байгаа оюутнуудын маань сурах явцад алтан байгууллагууд төсөлтэй өгөөд тийм ээ төгсгөөс өмнө ажлын байртай болцдог ийм онцлог мэрэгжил байгаа. Тэгвэл хөшөө одоо эм найруулагч, эмзүүч гэдэг хоёр мэрэгжил тий. Энэ хоёр мэрэгжил маань одоо юугаараа ялгаатай юм бэ? За хүмүүс маань бас яг энэ талаар сайн ойлголтгүй байгааддаг. За ялгаа нь болохоор эмзүүч мэрэгжилтэн маань болохоор өөрөө 5 жил сураад төгсдөг байгаа. За төгсөөд эмийн сан, эм анхны нийлэх байгууллага, за эмийн үйлдвэр, за дээрээс нь төрийн захиргааны удирдах байгууллагууд болохоор менежер, за мөн удирдах төвчний ажлыг бол хийж гүйцэтгэдэг. За эмзүүч эм найрлагч хоёр маань ямар тохиолдолд адилхан ажил хийж гинэ гэхээр нийтийн үйлчилгээтэй эмийн санд бол хоёулаа жор баригч хийдэг. Гэтэл эмзүүч маань жор баригчаас гадна эм шалгаагч, за эмийн сангийн эрхлэгч гэсэн ийм ажлыг бол хийх боломжтой байдаг. Үүгээрээ бол ялгаатай. Монголд одоо эм найруулагчийн мэрэгчлэр бусад ихтэй сургууль төгсөгдөг. Хэрэв тийм болох шаа манай сургуулийн онцлог давуу тал нь юу вэ? За сайхан асуултаа. За миний бодлоор болохоор манай эм найрлагч мэрэгжлийн хөтөлбөрийн хамгийн ихний давуу тал бол нэгдүгüүрт нь манайх бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль. За үндэсний их сургууль маань өөрөө эрүүл мэндийн анагаах ухааны эмзүүн чиглэлээр ууган сургууль байгаа. Энэ жил бол 80 жилийнхаа ойг бол тэмдэглэж байна. За хоёрдугаарт нь төрийн эмчит сургууль байж байгаа. За төрийн эмчит сургуулийнхаа хувьар бол төрийн эмчийн 6 сургууль маань 2022 оноос эхлээд хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа. За энэ үйл ажиллагааны хүрээнд оюутан сурагчдаа зориулаад үлгэрлэгч оюутан, их оронч оюутан, авиаслаг, эрүүл оюутан гэх мэтлэн хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлдэг. Үүгээрээ бас нэг давуу тал байна. За гуравдугаарт нь манай сургууль маань болохоор анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эмзэн сургууль байгаа. За эмзэн сургууль маань өнгөрсөн жил 60 жилийнхаа ойг бол тэмдэглэсэн. За 60 жилийнхаа ойг тэмдэглэсэн манай энэ анхны төрийн өмчт ийм сургууль дээрэс нь бидний бахархал бол мэдээж 100% ажлын байртай төгсөгчд байдаг, эрдэмтэн профессоруудтай байдаг. Үүгээрээ бол давуу тал байдаг. За дараа нь манай эм найрлагч мэрэгжилтэн маань анх 1926 онд анх манай сургууль маань бэлтгэж эхэлсэн. За улаан цэргийн лазаретийн дэргэд бол курсээр бэлтгэж ирсэн. За түүнээс хойш бол 95 6 жилийн тэмдэглэж байгаа. Анагаахын ууган техникүүдийн бол нэг байгаа. За мөн үүний ч манай хөтөлбөр маань болохоор боловсролын магадлал идэвхжлийн үндэсний зөвлөлөөр бол 2 удаа магадлал идэвхжлэл авсан. Магадлал идэвхжлэл авна гэдэг нь болохоор өөрөө сургалтын чанар бол сайн байна гэсэн үг. Яагаад тэгэхээр тухайн сургалтын хөтөлбөр, за багшлах боловсон хүчин, сургалтын бааз, номын сан гэдгээрийг хөндлөнгийн байгууллага боловсролын шинжээч, ажил олгогчид, төгсөгчид, оюутны төлөөлөл маань үнэлдэг байж байгаа. Үүгээрээ бас давуу тал.